Занга Академи. Чадвараа хөгжүүл, ирээдүгээ бүтээ. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн химийн хичээлээр молекулын томьёо олох бодлогыг багш нь тайлбарлаж өгье. Химийн элементүүд хоорондоо нэгдэж химийн нэгдлийг үүсгэдэг байгаа. Химийн нэгдлийг биднес молекулын томьёогоор илэрхийлж бичдэг байгаа. За, молекулын томьёо нь тухайн химийн нэгдэл ямар элементийн хэдэн атомоос тогтож байгааг харуулдаг томьёо байгаа. За, химийн нэгдэлдэх элементүүдийн атомын тооны хамгийн бага бүхэл тоо харьцаагаар илэрхийлсэн томьёог биднес эмпирик томьёо гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл энийг хялбар томьёо гэж хэлдэг байгаа. За, харин молекулд бодиттой агуулгадж байгаа элемент бүрийн атомын тоогоор илэрхийлсэн томьёог молекулын томьёо гэж хэлнэ. За, тэгвэл зарим бодисын хувьд бол эмпирик томьёо, молекул томьёо хоёр нь ижил байдаг. Зарим бодисын хувьд бол энэ хоёр маань арай ялгаатай байдаг. За, жишээлбэл энэ доор хүснэгтээс харъя. Метаны хувьд бол эмпирик томьёо CH4 буюу энэ дээр харах юм бол элементүүдийн бүхэл тоо харьцаа нэгийг харьцан 4 байгаа юм. За, тэгвэл молекул томьёо метаны хувьд бол молекул томьёо нь бас CH4. Тэгэхээр энд метаны хувьд бол эмпирик томьёо, молекул томьёо бол ижил байдаг гэсэн үг. За, этаны хувьд харъя. Этаны хувьд бол эмпирик томьёо нь CH3 болчихж байгаа. Гэтэл яг энэ этаны молекул томьёо бол C2H6. Тэгвэл энэ молекул томьёоноос харах юм бол элементүүдийн бүхэл тоо харьцаа 2-ыг харьцан 6 байгаа. Тэгэхээр энэний хамгийн бага бүхэл тоо харьцааг олох юм бол 1-3 гэсэн харьцаа харагдана. За, эндээс тэгвэл яах вэ гэвэл эмпирик томьёо гарч ирнэ гэсэн үг. CH3 гэж эмпирик томьёог биднес бичнэ гэсэн үг. За, дараагийн жишээн дээр пропеныг ахаад авч үзье. Пропений молекулын томьёо бол C3H6. За, эндээс элементүүдийн бүхэл тоо харьцаа бол 3-ыг харьцан 6. За, тэгэхээр 3-ыг харьцан 6-ыг биднес хамгийн бага бүхэл тоо харьцаагаар илэрхийлэх юм бол харьцааг биднес ижил тоонд хувааж олдог байгаа. Тэгэхээр эндээс харах юм бол 3, 6 гэдэг харьцаа маань 2-3 хуваагдаад 1, 2 гэсэн харьцаа үүснэ. Тэгэхээр пропений эмпирик томьёо бол CH2 гэсэн үг. За, бутен дээр ахиад тайлбарлаад өгье багш нь. Бутений молекулын томьёо бол C4H8. Энэ юу гэсэн үг вэ? Нүүрс төрөгчийн 4 атом, ус төрөгчийн 8 атомоос тогтож байгаа гэсэн үг. За, тэгвэл эндээс элементүүдийн атомын тооны бүхэл тоо харьцаа 4-ыг харьцан 8 байна. За, энэ 4-ыг харьцах 8-ыг биднес ижил тоонд хуваах юм бол 1-ийг харьцах нь 2 гэсэн тоо гарч ирнэ. 4 хуваагдаад. За, эндээс бутений эмпирик томьёо бол CH2 гэсэн томьёо гараад ирнэ гэсэн үг. Эмпирик томьёо ямар үед гардаггүй гэвэл ерөөсөө томьёо олох бодлого дээр гарч ирдэг ийм томьёо байгаа юм. Тэгэхээр биднес томьёо олох бодлогыг бодож явах явцад эмпирик томьёогоо олоод тэндээсээ жинхэнэ молекулын томьёог олж чаддаг байх хэрэгтэй байх нэ. За, 2016 оны ЕШ-ийн бодлогын жишээ авсан байна. Органик нуклеийн найрлага нь 5217% нүүрс төрөгч, 1308% ус төрөгч, 3478% хүчил төрөгч агуулгаддаг бөгөөд ус төрөгчтэй харьцуулсан нэгт нь 23 бол молекулын томьёог олно гэсэн бодлого байна. За, бодлогын өгдлөөс харах юм бол органик нуклеийн найрлагад маань нүүрс төрөгчийн атом. За, мөн ус төрөгчийн атом, хүчил төрөгчийн атомоос тогтсон ийм нэгдэл байна. За, тэгэхээр биднес бодлого дээр молекул томьёо олгож байгаа учраас энэ органик нуклеийн найрлаганд нүүрс төрөгчийн атом хэдэн ширхэг байгааг олох ёстой. За, X гिचээ. За, ус төрөгчийн атомын тоо бас хэд байгааг олох ёстой. Y. За, хүчил төрөгчийн атомын тоог биднес Z гэж тэмдэглэж. За, тэгэхээр энэ нэгдлийн молекулын томьёог биднес гаргаж ирэхийн тулд X, Y, Z гэсэн атомын тоог олох ёстой болох нэ. За, тэгвэл X, Y, Z гэсэн энэ атомын тоо харьцааг биднес яаж олдог вэ гэвэл өөрөөр хэлбэл энэ атомын тоо ширхэг байх ёстой. За, тэгвэл энэ томьёог биднес X маань нүүрс төрөгчийн атомын тоо учраас биднес нүүрс төрөгчийн массыг нүүрс төрөгчийн атом масст нь харьцуулах ёстой. Ер нь бол биднес бодисын тоо хэмжээг олохдоо массыг нь харьцангуй молекул масст хувааж олдог. За, тэмдэг төстэй тухайн атомын массыг харьцангуй атом масст нь харьцуулах замаар олох нэ. За, үргэлжлүүлээд энэ харьцаагаа бичиж. Y гэдэг бол ус төрөгчийн атомын тоо. Тийм учраас ус төрөгчийн массыг ус төрөгчийн харьцангуй атом масст харьцуулна.
За дараагийнх нь үргэлжлүүлээ харьцаагаа Z-ийг бичих юм бол хүчил төрөгчийн массыг хүчил төрөгчийн харьцангуй атом масст нь харьцуулна гэсэн. За ингээд энэ харьцаагаа олоод бүхэл тоонд шилжүүлчих юм бол биднээс энэ нэгдэлтэх элементүүдийн атомын тоог олж чадна гэсэн. Тэгэхээр биднээс энэ бодлогын өгүүлбэр дээр нүүрс төрөгчийн массын хувууд өгөгдсөн байна. За эдгээр хувуудыг биднээс шууд одоо энэ органик нэгдлийн 100 г дахь массууд гэж үзэж болно. Тийм учраас биднээс энэ хувийг шууд одоо нүүрс төрөгчийн масс гэж ус төрөгчийн масс, хүчил төрөгчийн массаар авчиж болно гэсэн. Ерөнхийдөө энэ 52.17% гэд массын хувь нь өгөгдсөн энэ тоог биднээс шууд масс гэж үзэж болно. Яг гэвэл энэ маань одоо 100 г органик нэгдлийн 52.17 г нь нүүрс төрөгч, 13.8 г нь ус төрөгч, 34.78 г нь хүчил төрөгч байдаг юм а гэдгийг харуулж байгаа гэсэн. За тэгэхээр биднээс энэ масс дээрээ шууд энэ хувиа орлуулж бичээд одоо харьцаагаа гаргаж ирээ. Нүүрс төрөгчийн масс маань 52.17 гэж байгаа. За энийг биднээс нүүрс төрөгчийн харьцангуй атом масс 12 хувааж өгнө. За харьцаагаа бичлээ. Ус төрөгчийн масс маань 13.8 г. За энийг биднээс ус төрөгчийн харьцангуй атом масс 1-т харьцуулна. За хүчил төрөгчийн масс маань 34.78 г. За харьцангуй атом масс хүчил төрөгчийн 16-т харьцуулж байна. За ингээд энэ харьцаагаа одоо хуваагаад гаргах юм бол 4.3 харьцах нь 13.8 харьцах нь 217 гарч ирнэ. За тэгэхээр энэ харьцаа маань атомын тоо гэдэг маань одоо бүхэл тоогоор илэрхийлэгдэх ёстой учраас биднээс одоо энэ харьцааг хамгийн бага тоонд нь хуваад өгчнө. 217-д одоо бүгдийг ижил тоонд хуваана гэсэн үг. За ингээд хуваахаар 2 хуваах нь 6 харьцах нь 1 гарч ирнэ. За тэгэхээр энэ маань одоо шууд атомын тоо болж ирнэ гэсэн үг. За эндээс биднээс одоо томьёогоо бичих юм бол 2 гэдэг нь C-ийн дор бичигдэнэ. C2 за A6 O. За нэгийг биднээс бичдэггүй байгаа. За тэгэхээр энэ харьцаа бол хамгийн бага бүхэл тоо харьцаа гарч ирж байгаа энэ нэгдлээ. Тэгэхээр энэ хамгийн бага бүхэл тоо харьцаагаар илэрхийлэгдсэн томьёог биднээс эмпирик томьёо гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Эмпирик томьёо маань гараад ирлээ гэсэн үг. За тэгвэл энэс цааш одоо биднээс бодзээ жинхэнэ молекул томьёог яаж олох вэ гэж байна. Энэ жинхэнэ молекулын томьёог одоо энэ ус төрөгчтэй харьцуулсан нэгт 23 гэсэн энэ өгдлөөс одоо өшөө цаашаа молекулын жинхэнэ томьёог олох хэрэгтэй байна нэ. За тэгэхээр ус төрөгчтэй харьцуулсан нэгт гэдэг бол тухайн бодисын X гэсэн бодисын молекулын массыг ус төрөгчийн молекулын масст харьцуулсан харьцааг биднээс ус төрөгчтэй харьцуулсан нэгт гэж авч үздэг байгаа. За тэгэхээр энэ томьёоос харах юм бол одоо биднээс тухайн химийн нэгдлийн молекулын массыг энэ харьцуулсан нэгтээс яаж гаргаж ирэх вэ гэвэл за ус төрөгчтэй харьцуулсан нэгтийг ус төрөгчийн молекулын масст үржих юм бол одоо тухайн химийн нэгдлийн молекул масс нь гараад ирнэ гэсэн үг. За энэ томьёонд орлуулах юм бол ус төрөгчтэй харьцуулсан нэгт маань 23 гэж өгсөн. Ус төрөгчийн молекулын масс 2. За эндээс 46 гэд грамыг хуваах нь моль. Энэ нэгдлийн маань одоо молекул масс нь гараад ирж байгаа. Молекулын масс буюу молекул масс. За бидэд одоо эмпирик томьёоныхоо молекулын массыг олно. За эмпирик томьёо маань молекулын массыг олохын тулд 2-ыг үрчгэн нүүрс төрөгчийн атомын масс нэмэх нь 6-г үрчгэн ус төрөгчийн атомын масс нэмэх нь хүчил төрөгчийн атомын масс. За ингэхээр эмпирик томьёоны маань молекул масс 46 гарч ирж байна. За 46 грамыг хуваах нь моль. Энэ бол одоо молекулын массыг нэгж байгаа. За тэгэхээр биднээс одоо молекулын жинхэнэ томьёоны молекулын массыг эмпирик томьёоны молекулын масст харьцуулаад биднээс энд нэг коэффициент гаргаж ирэх ёстой. За тэгэхээр биднээс жинхэнэ томьёоны молекул масс маань 46 гарсан байгаа. Эмпирик томьёо маань 46. Тэгэхээр энэ коэффициент маань 1 гэж гарч байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Дээрөөсөө энэ нэгдлийн хувьд эмпирик болон жинхэнэ томьёо хоёр маань ижил томьёотой байсан байна. За хэрвээ энэ коэффициент 2 гэх юм бол биднээс энэ эмпирик томьёогоо одоо бүх атомын тоогоо 2-оор үржээд өгчнө гэсэн үг.
За тэгэхээр манай энэ бодлого дээр одоо молекулын жинхэнэ томьёо маань C2A6O гэсэн томьёо гарч иж байна. За тэгэхээр биднес энэ бодлого дээр зөв хариулт маань D хувилбар байсан байна. За хүүхдүүдээ өнөөдрийн хичээлийг баттгаад би дааж энэ бодлогыг гэртээ бодоорой. За та нартай амжилт хүсье.